За хайдах ах өдрийн минь. За сайн уу. Юу байна? Тайван. За 1 жилийн баярын минь төрье. За баярлалаа. Чамдас баярын минь төрье. Баярлалаа. Ямар ч хурдан юм бэ те. Нэг мэдсэн чинь 1 жил болчихлоо те. Хоёулаа хэдэн дугаар явсан бол? Харилцаа өчтөр харсан 36 орчим баг шээ. 36? Тийм. Нийтлэгдсэн виж байна. Сайн явсан байна те. Тэгэхээр нэг жил чинь хэдэн 7 хоногт байлаа? 52 өстэй. 52. Тэгэхээр 52-оос бараг 40 явсан гэхээр чинь те. Бараг алхасаагүй шүү дээ. Чи л хаяа алга болчихдаг болохоос шүү дээ. Тэгэхээр таал нэг гадагшаа татчих. Хөлбөр Япон хүртэл явсан байлээ. Японд явахдаа яалаа нэг дугаар хийсэн шүү дээ. Тийм өмнө хийсэн тийм. Хоёр нэг ивент хийсэн байлээ. Нэг ивент хийсэн солонгос тийм. Яа спортын. За тэгээд шууд өнөөдөр хоёул 2 сэдв ярина. Нэг нь болохоор Google DeepMind-ийн тухай. Нөгөөх нь болохоор ер нь нээлттэй source буюу open source-ын талаар ер нь ямар хөө сэдв яригадаад байна гэдгийг ярина. Тэгээд шууд таны мэдээнээс эхэлчихье гэж бодлоо. За. Ер нь өнгөрсөн 7 хоногт Financial Times дээр нь Google Mind хамгийн одоо тий чадварлаг хамгийн алдартай бага тараасан гэсэн мэдээлэл гарсан. Энэ яг юу болов гэдэг талаар ойлголт шууд яриад. Тэгээ энэ яа надад амар сонирхолтой санагдсан гэхээр 2-7 хоногийн өмнө би Монгол руу нисчихсэн баха. Үгүй Сан Франциско руу нисчих. Ямар ч нисчихсэн. Тэгээ нисэж байгаад айгүй болон кино үзээд. Тэгээ нэг кино нь болохоор нөгөө Thinking Game гэдэг кино ч шүү дээ. Одоо докюментари гэх юм уу те. Тэгээ тэр докюментари нь болохоор яг энэ Google чинь одоо дотроо яг химэл оюуны нэг том баг байгаа. Тэрийг болохоор DeepMind гэж нэрлэдэг. Тэгээ тэр DeepMind гэдэг баг нь бол ерөнхийдөө бас нэлээд одоо алдартай баг байхгүй юу. Тэгээд тэр баг нь сая чиний хэлснээр 3 хоногийн өмнө лөө тэр DeepMind-ийн баг нь ерөнхийдөө ингээд одоо тарлаа гэсэн нэг тийм мэдээ байсан. Тэр тэгээд мэдээ надад айгүй сонирхолтой санагдсан. Яагаад гэвэл би тэр докюментарийг бас нэг үзсэн байсан учраас DeepMind-ийн талаараас нэлээд нэг ойлголттой болсон байсан. Тэгээд нийт тэр багийнхан дотор нь болохоор бас нэг айгүй алдартай баг байдаг. Тэр нь болохоор яг тэр AlphaFold гэдэг бүтээгдэхүүнийг гаргасан нэг баг байгаа. Тэгээд тэр багтай одоо тэр бүтээгдэхүүн дээр ажилласан нийт одоо залуучуудын 3/4 буюу бараг 75% нь Google-с бүр гараад ингээд явж байгаа юм байна лээ. Тэгээд тэднэр нь болохоор өрсөлдөгч одоо химэл оюуны компаниуд руу те дийлэнх нь Anthropic руу явсан гэж бол ярьж байсан. Тэгээд ерөнхийдөө яагаад энэ AlphaFold гэдэг энэ одоо багийг задлаа гэсэн чинь Google-ийн зүгээс болохоор ерөнхийдөө урд өмнө нь бол одоо Google-ийн тэр химэл оюуны одоо баг нь дэлхий дээр ингээд болж байгаа ямар нэгэн одоо маш хэцүү нэг одоо проблем байвал тэр проблемыг ингэж аваад тэгээд тэр проблем дээр болохоор баг үүсгээд тэгээд яг тэр проблемыг л одоо шийдвэрлэхийн төлөө тэгэхээр одоо нэг проблем болгонд тус болгонд ингээ баг одоо үүсгээд ингээ явдаг байсан бол одоо бол ингээ бараг тех шаардлага болчлаа нөгөө ерөнхий химэл оюухан гэдэг шиг яг Gemini дээр болохоор бүх ингээд тайлантуудаа ингээд одоо нийлүүлээд гэх юм уу те. Тэгэл тэрэн дээр л Gemini нь өөрөө болохоор ийм эйжентүүд гаргаж ирээ. Тэгээ тэр эйжентүүд нь болохоор проблем болгон дээр нь ингээд одоо ажиллаад шийдвэр гаргах ч юм уу. Тиймэрхүү байдалтай ерөнхийдөө бид нэр ажиллахаар ингээд ажиллаж одоо эхэлж байгаа учраас энэ AlphaFold гэдэг энэ багийг бол ингээд тараалаа гэсэн тийм мэдээлэл байсан. Хойлоо ерөөс өнгөрсөн дугаарууд дээр ер нь санахны Anthropic OpenAI-г сайн ярьжсэн, Gemini-г бас дурж байсан. Гэхдээ ерөнхий утгаараа ер нь DeepMind-ийг бас жоохон ярьж байгаагүй юм. Тэгэхээр ер нь DeepMind гэж ямар онцлогтой баг юм бэ? Баг юм бэ ч яг AI юм бэ тий. DeepMind нь болохоор одоо бол яг нөгөө Google-ийн нэг одоо баг гэх юм уу тий. Өмнө нь бол яг өөр ингэсэн тусдаа компани байсан. Тэгээд DeepMind нь хамгийн анх 2010 онд байгуулагдсан. Тэгээ энэ бол яг нөгөө нэг цахиурын хөндийгийн одоо Silicon Valley ч юм уу San Francisco-гийн тийм түгээмэл одоо компани бол биш. Actually энэ баг болохоор энэ компани болохоор Англи буюу одоо Лондонд байгуулагдсан ийм компани юм билээ. За тэгээд яг founder буюу үүсгэн байгуулагч нь болохоор Demis Hassabis гэдэг одоо залуу байгаа. Тэр нь болохоор одоогийн яг энэ Google-ийн химэл оюухан ингээ захирлыг ингээ хийж явж байгаа. Тэгээд явж байгаа. За тэгээд 10 онд байгуулагдсанаас хойш анх байгуулахдаа л ерөөсөө өөрийнх нь одоо гол зорилго нь бол энэ AGI буюу одоо ерөнхий химэл оюун ухааныг бий болгоно гэсэн ийм зорилготой анх бол ингээ компани байгуулжсэн. Тэгэхээр 2010 онд бол тухайн үед бол бараг хинч химэл оюун ухаан байтугай одоо ерөнхий химэл оюун ухаан байтугай бараг химэл оюун ухааныг чи ярьдаггүй байсан тэр үед те. Тэр үед л одоо энэ компани аль хэдийн өөрийнх нь зорилго нь бол өнөөдрийн бидний өдөр тутам одоо сонсдог тэр одоо сэдвийн талаар ингээд бүтээгдэхүүн гаргах гээд ингээд явж исэн байгаа байхгүй юу. За тэгээд энэ баг нь дараа нь 4 жилийн дараа 2014 онд
Google-д зарагдсан билээ. Тэгээд 400 сая паундаар тухайн үед бол зарагдчихсан. За тэгээд DeepMind гэдэг компани одоо хамгийн алдартай бүтээгдэхүүнүүд гэх юм бол нэг 4 бүтээгдэхүүн байгаа. Маш олон бүтээгдэхүүн байдаг л ах бодвол гэхдээ яг 4 бүтээгдэхүүнээрээ бол ингээд дэлхийд бол алдаршсан. Тэр нь болохоор хамгийн эхлээд AlphaGo гэдэг бүтээгдэхүүн гаргасан. Хоёр дахь нь болохоор AlphaZero, гурав дахь нь AlphaStar гэдэг байгаа. За тэгээд дөрөв дэх нь буюу хамгийн алдартай бүтээгдэхүүн болохоор AlphaFold гэдэг байгаа. Тий. Тэгэхээр хуулиасаа AlphaFold-ын талаар нэлээ ер нь энэ сэдв чинь AlphaFold дээр үнэлж явж байгаа гэж бодож байна. Тэгэхээр хоёулаа таны ярьдгаар энэ үндсэн 4 бүтээгдэхүүнийхэн талаар AlphaFold хүртэл яриад эхлэе гэж бодлоо. Тэгэхээр AlphaGo-гоос нь эхлээд ярих юм бол за тий. Хэрвээ одоо Шатар даам ч юм уу те хятадын Go гэдэг нөө тоглоом байгаа те. Солонгосч биш юм уу? Солонгосч биш магадгүй те. Яг хөө гэхдээ хятадаас үүсэлтэй ч гэсэн хамгийн одоо лаг дэлхийд дээр нэг номерийнх нь тоглогч нь тамирчин нь бол солонгосын залуу байдаг. Тухайн үед тиймээс одоо бол би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр магадгүй солонгосч биш магадгүй хятадч биш магадгүй те. За Азийн тоглоомч те. Азийн ийм сайхан тоглоом байдаг байгаа. Тэгээ би ч гэсэн багтаа бас тоглодог байсан шатрын хажуугаар. Тэгэхээр шатар тоглодог хүмүүс бол энэ Go гэдэг тоглоомыг бас бүгд сайн мэддэг гэж магадгүй. За тэгээд ерөнхийдөө нөгөө нэг химэл оюун ухааныг одоо нэг трейн хийх буюу одоо энэ нөгөө нэг сургах те энэ сургах явц чинь ямар нэгэн тоглоом дээр үндэслэж сургуул ер нь айгүй бас зүгээр юм шиг байгаа. Тэгээ тийм ч учраас тухайн үед буюу 2015 онд DeepMind гэдэг баг энэ компани болохоор за өөрийнхөө химэл оюун ухааныг яг энэ Go дээр одоо сургая гэсэн ийм шийдвэр гаргасан юм шиг байна тий. За тэгээд Go ч нь болохоор шатартай ингээд харьцуулахад нөгөө нэг талбай нь хамаагүй том байхгүй 19-ийг үрждэг нь 19 шатар ч нь болохоор 8-ыг үрждэг нь 8 гэ тий. Тэгэхээр 19-ийг үрждэг нь 19 гээд харьцах нь 19 яг ийм том талбай дээр одоо химэл оюун ухааныг хөгжүүлнэ гэдэг нь өөрөө бол тухайн үед бол айгүй тийм хэцүү баг боломжгүй гэсэн ийм прогнозтой бол байсан. За тэгээд тухайн баг нь болохоор яаж энийг сургасан бэ гэхээр Go тоглож исэн. Одоо Go дээр зөндөө олон тоглосон, урд өмнө зөндөө олон тийм тоглолтууд байгаа шүү дээ, тий. Тэгээд тэр бүх одоо тоглолтууд дээр энэ өөрийнхөө AlphaGo гэдэг бүтээгдэхүүнийг болохоор сургаад за тэгээд тэрнийхэн дараа болохоор бас энэ reinforcement learning моделийг бас ашигласан гэсэн үг. Тэгээ reinforcement model гэдэг нь яасан вэ гэхээр эхлээд одоо урд өмнө зөндөө олон хүмүүсийн тоглогдсон энэ Go-г сургангууд тэр AlphaGo чинь нэг тодорхой хэмжээний мэдлэгтэй болчлоо шүү дээ тий. За ямарсан нэг иймэрхүү гараанууд байд юм байна, иймэрхүү нүүдлүүд арай илүү одоо сайн байд юм байна, иймэрхүү нүүдлүүд бол муу байд юм ч юм уу тий. Тухайн ойлголт авцсныхан дараа AlphaGo болохоор өөрөө өөртөө тоглоод эхэлсэн. Тэгээ өөрөө өөртөө тоглоод эхлэнгууд за өөртөө нэг тоглонгууд одоо чи нэг нь хожоод нэг нь хожигдсон шүү дээ тий. Тэнгууд хожсон одоо тэр үргийг нь болохоор reinforced хийгээд за энэ бол одоо илүү сайн нүүдлүүд бол хийсэн байна гэд тэгээд тэрэн дээрээ одоо итерацлаад тэгээд дахиад ингээ өөртөө одоо хідэн сая удаа тоглоод ч юм уу тий. Тэгээд ерөөхдөө агууг сайжирсан. За тэгээд энэ гаргасан AlphaGo гэдэг модельоо болохоор 2017 онд Солонгосын нэг номерын буюу одоо дэлхийн нэг номерын тамирчин Ли Седол гээд хүнтэй тоглосон байгаа. За тэгээд Ли Седолыг бол ингээд тий яг үнэн тэгээд хожиж исэн тий. Тэгээд энэ нь бол дэлхийд даяараа ялангуяа надад бол ингээ маш том тийм шууган болсон. Яагаад гэвэл химэл оюун ухаан тухайн үед одоо Go шиг ийм хэцүү тоглоомыг бол одоо машин хожино гэдэг бол тийм бодохын аргагүй тийм одоо том дэвшилт бол тухайн үед бол байсан. Тэгээд тэргүүрээ хамгийн анх AlphaGo гэдэг бүтээгдэхүүн гарч ирсэн байна. Бидсэн таныг яг хэлэхэд саналаа нөгөө чинь 17 оны хэрвэлөө 16 оноос үлээ тий. Яг нөгөө Солонгосын номер 1 тоглогчтой тоглоод баг химэл оюун ухаан ингээд хүнийг хойд анхны тохиолдол боллоо. Тэгээ Go дамын талаар ярьжсэн. Тэр санаанд орчлоо. Тэгээ дараагийнх нь AlphaZero гэдэг Go-гийн дараагийн юу байгаа тий. Одоо дараагийнх нь version гэх юм уу тий. Тэгэхээр энэ нь AlphaZero гэдэг бүтээгдэхүүн яг тэр тухайн жилдээ бол гарсан. 2017 онд. Тэгэхээр ерөөсөө нэг жилийн дотор л дараачихаа version руу орсон гэсэн үг. Тэгэхээр AlphaZero гэдэг нь болохоор AlphaGo-гийн дараах нь version. Тэр нь яадаг вэ гэхээр AlphaGo гэдэг бүтээгдэхүүн нь зөвхөн Go гэдэг тоглоомыг тоглодог байсан нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор урд өмнө одоо AlphaGo тоглож исэн яг хүмүүсийн тоглолтын дээр одоо суурилсан ийм бүтээгдэхүүн байсан. AlphaZero нь юугаараа өөр байсан бэ гэхээр ерөөсөө ямар ч урд өмнөх хүмүүсийн тоглолтуудын дээр ямар сургалт хийгээгүй. Зөвхөн одоо 0-оос нь эхлээл Go гэдэг одоо тоглоомны зүгээр дүрмийг л өгсөн инпутээр тэгэл тэр дүрмэн дээр үндэслээл өөрөө өөртөө л зөвхөн тоглолцсон. Тэгэл өөрөө өөртөө ингэ тоглолсоор байгаад баг хэдхэн өдрийн дотор тий айгуу сайн болсон. За тэгээд юу нь бас сонирхолтой байсан бэхээр AlphaGo-гоос илүү сайн болсон. AlphaZero нь.
Тэгсэн мөртлөө Alpha Zero нь болохоор ямар ч одоо урд хүмүүний яг жинхэнэ хүний тоглолтын дээр ерөөсөн үндэслэлтэйгүү. Тэгэхээр баг хүний тоглолтын дээр өөрийгөө ингээд нөгөө нэг трейн хийгээд байсан чинь тэр нь баг нөгөө хүний өөрийнх нь бас нэг сул тал байна шүү дээ тий. Тэр нь өөрийнх нь тэр бүтээгдэхүүнийг баг нөгөө хойш татаад байсан гэсэн тиймэрхүүс бодлоодос байдаг юм билээ. Тэгээд тэгээ Alpha Zero-гийн бас нэг онцлог нь болохоор зөвхөн Go тоглох биш өөр бас нөгөө нэг борд тоглоомнуудыг бас тоглох боломжтой болсон. Тэр нь болохоор Shogi гэдэг тоглоом бас байна. За тэгээ шатрыг бас маш хурдан хугацаанд зарим тоглоомыг бараг 2-3 цагийн дотор зарим нь болохоор хэдэн өдрийн дотор одоо Grand Master буюу одоо их мастер буюу түүнээс ч бараг илүү тоглох чадрын одоо ийм чадрыг бол ингээ өөртөө авахсан ийм том бас нээлт болж ирсэн. Тэгээ тухайн жилдээ 2017 онд. Тэгээ дараа нь явж байгаа болохоор Alpha Star болж бүр ингээ дэвшилтэд болж гарч ирсэн. Тэрний талаар ярих юм бол за Alpha Star нь болохоор 2017 оноос 2 жилийн дараа гарч ирсэн байлаа 2019 он. Тэгээд Alpha Star гэдэг нь яадаг вэ гэхээр за энэ болохоор нөгөө StarCraft гэдэг нэг тоглоом байгаа тийм онлайн тоглоом. Тэгээд StarCraft гэдэг тоглоом дээр бол одоо өөрийгөө хөгжүүлсэн ийм бүтээгдэхүүн байгаа. Тийм ч учраас өөрийгөө Alpha Star гэж бол нэрлсэн байгаа. За тэгээ энэ нь болохоор уламжлалт одоо энэ шатар Go-ноос юугаараа ялгаатай вэ гэхээр нэг хідэн талаараа ялгаатай байгаа. Эхнийх нь болохоор шатар Go эдэр чинь болохоор нөгөө нэг нүүдэлтэй гэсэн үг тий. За би нүүсний дараа чи нүүн гэхээр энэ нөгөө turn based гэж яриад байгаа байхгүй юу? Тэгэхэд StarCraft гэдэг тоглоом бол нөгөө нэг хоёр хүн өөрсдийнхөө одоо улсыг гэх юм уу те хөгжүүлээд тэгээд ингээ хоорондоо байлддаг гэхээр эн чинь ерөөсөө одоо чи нүүсний дараа би нүүн гэсэн үг биш бүх юм яг ийм одоо real time байдлаар ингээ явж байгаа. Тэгэхээр тэрийг тиймэрхүү бүтээгдэхүүнийг яаж хиймэл оюухан дээр сурах вэ гэдэг чинь өөр амар хэцүү. Тэр нь нэг айгуу том одоо challenge байсан нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор шатар Go эдэр чинь болохоор дандаа төгс мэдээлэлтэй бид нөгөө нэг өөрсдийнхөө шийдвэр гаргадаг. Яагаад гэвэл яг тэр одоо бордон дээр болж байгаа мэдээлэл бол чамд байна те. Хоёр тал хоёулаа тэнд юу болж байгааг бүгдийг харж байна. Тэгэхээр яг төгс мэдээлэл дээр шийдвэр гаргаж байгаа ийм модель байгаа. Тэгэхэд бол энэ StarCraft гэдэг чинь чи нөгөө газрын зураг байдаг шүү дээ. Газрын зураг дээр чи зөвхөн өөрийнхөө хэсгийг л харна. Чиний өрсөлдөгч юу хийж байгаа гэдгийг чи мэдэхгүй. Тэгэхээр төгс бус ийм мэдээлэл дээр яаж хэмэл оюуханаа сурах вэ гэдэг нь өөрөө бас маш том асуудал. Хоёрдугаарт гуравдугаарт болохоор нүүдэл чинь өөрөө хязгаарлагдмал те ганц л нүүдэл хийн. Чи дараа нь ганц л нүүдэл хийн. Тэгэхэд иймэрхүү нөгөө нэг хоорондоо байлддаг ийм тоглоомч нь болохоор хэдэн мянган бараг шийдрүүд ингээд одоо секунд болгоно нэг хийгдэж байгаа те. Тэгэхээр маш олон тийм мультитаск гэх юм уу те. Маш олон үйлдэлүүдийг зэрэг хийж байгаа. Тэр нь бас айгүй том асуудал бол гаргаж ирсэн. За тэгээд мэдээж одоо дөнгөж ингээд тоглоом эхлэхэд чи за мэдгүй нэг барилгыг байрна. За нэг хідэн цэргийг бий болгоно. За тэрийг болохоор газрын зурглууд тийшээ явуулна. Тэндээс одоо алтыг аавна. Тэндээс одоо яанч юм уу те. Амар олон жижиг юм нөгөө нэг шийдрүүдийг зөндөө гаргаж байгаа. Тэр шийдрүүдийг гаргаснараа чи шууд тоглоомыг хожихгүй те. Эн чин баг 20-30 минутын дараа чиний гаргасан тэр микро жижиг шийдрүүд чинь бүгд дараа нь нөгөө нэг хожилт ингээ хүрэж байгаа. Тэгэхээр нөгөө нэг одоо хийж байгаа үйлдэлүүд чинь шууд reinforced байхтай айгу хэцүү. Тэгээд тэр нь бас айгу хэцүү байсан. Тийм ч учраас ер нь StarCraft ч юм уу эсвэл Dota ч юм уу те иймэрхүү тоглоомнуудыг бол за хиймэл оюухан дор аж 12-оос 15 жилийн дараа одоо нэг тийм дундаж түвшинд баг хүрэх болов гэсэн ийм прогнозтой байсан 2017 онд. Тэгэхэд 2019 онд Alpha Star гэдэг бүтээгдэхүүн гарч ирэнгуутаа тухайн үеийн нөө Team Liquid гэдэг байгаа. Team Liquid-ийн яг StarCraft-ийн professional одоо team 2 тоглогчийг авчирж ирээд тэднэртэй 10 тоглолт хийсэн. Тэгээ хоёулангийн 5-0 5-0-оор хожиж ингээд дэлхийн одоо рекордыг ингэж эвдэж Alpha Star гэдэг бүтээгдэхүүн гарч ирж исэн байна. Дараагийнх нь бол мэдээж нөгөө айгүй алдартай. Ер нь бол миний сонссноор биологийн салбарын хөгжлийн айгүй хурцсан үйл явдал болсон Alpha Fold дээр тэгээд энэ талаар үргэлжлүүлж ярих гэж бодлоо. За тийм Alpha Fold нь болохоор миний ойлгосноор 2020 онд гарсан бүтээгдэхүүн. Тэгэхээр чин 2019 гэхээр ковид үеэр 1 жилийн дараа л тэгэхээр энэ компани бол нэрээ арай л дэндүү хурцтай өсөлт үзүүлсэн. Маш одоо том бүтээгдэхүүнүүдийг гаргасан ийм компани байгаа даа. За тэгэхээр Alpha Fold гэдэг нь юу гэсэн үг гэхээр чинээс яг өнөө одоо яг энэ биологийн салбарт маш том одоо дэвшилтийг бол авчирсан байгаа. За тэгэхээр би хоёулаа мэдээж биологийн хүмүүс бол биш баг. Тэгэхээр комент доор бас илүү сайн мэдж байгаа зөндөө хүмүүс байгаа. Тэгээд тэд нар бас сайхан тайлбарлаасаа гэж бол хүсэж байна. За гэхдээ хоёулангийн ойлгож байгаагаар бол Alpha Fold нь бол ингэж ажиллаж байгаа гэсэн үг. За нэгдүгээрт саяг хүртэл 2000 одоо энэ 19 он хүртэл болохоор
зөвхөн яг ийм тоглоом дээр л суурилж бүтээгдэхүүнээ гаргаадсан. Яг ийм одоо жинхэнэ амьдрал дээр болж байгаа ямар нэгэн одоо проблемик ч юм уу те тэрэн дээр бол ямар ч шийдэл гаргаагүйсэн DeepMind гэдэг компани. Одоо энэ удаа бол харин анх удаа одоо яг өөрийнхөө компанийнхаа түүхэнд болохоор яг ийм real world те яг жинхэнэ амьдрал дээр тулгуурлаж байгаа ийм одоо проблем дээр бол ингээ ажилласан гэсэн үг. За тэгэхээр тэр чинь юу гэсэн үг гэхээр AlphaFold гэдэг нь болохоор энэ уургийн одоо бүтцийг predict хийн гэж байгаа. За тэр нь юу гэсэн үг гэхээр за дэлхийд даяар бас те эсвэл одоо хүний биед ч юм уу зөндөө олон төрлийн ер нь бол уургууд бол байгаа. Уургийн ингээ блокуд байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр уургийн блокуд уург гэдэг чинь өөрөө юу гэсэн үг гэхээр одоо чиний биеийг те ер нь баг бий болгож байгаа. Одоо нэлийн чухал блокуудын нэг гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр дотор жишээ нь одоо чиний цусан дах нөгөө сахарын хэмжээг зохицуулдаг нэг уурга байж болно. Тэр нь бол одоо инсулин гэж нэрлэдэг тий. За эсвэл одоо literally одоо чиний энэ арьсыг бүтээж байгаа одоо уургийн блокыг бол коллаген гэж ярьдаг ч юм уу тий. За эсвэл одоо хүчил төрөгчийг чи ингээд тээвэрлж авч байгаа уургийг бол гемоглобин ч юм уу тий. Жохон бахта бүгдээрээ биологи хичээл дээр бас сурч лээсэн. Тэгэхээр иймэрхүү ингээ уургийн блокууд байгаа байхгүй юу? Тэгээд энэ уургийн блокууд чинь болохоор юунаас бүтэж ийнө гэхээр молекулууд байгаа тий. Тэр молекулууд нь болохоор одоо амины хүчил гэж байгаа. Тий амино acid буюу одоо энэ амины хүчил гэдэг байгаа тий. Тэр энэ амины хүчил чинь болохоор өөрийн гэсэн нэг тийм дараалалтай байд юм бэлээ. Англиар болохоор sequencing гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тодорхой хэмжээний тоо хэмжээтэй. Тэгээд тэд нар нь болохоор өөрийн гэсэн дараалалтай. За тэр дарааллыг бол мэдхэд амар амархан гинэ. Зүгээр л тэр чи уургийг аваад тэр уурган дээр болохоор DNA-гийн тест хийгэн гутаа амины хүчлийнхэн тоо болон дарааллыг бол чи олчж болно. Гэхдээ энэ болохоор зөвхөн одоо зураг хэлбэрээр 1D хэлбэрээр гэсэн үг. Дараа нь чи одоо энийг 3D яг бүтцийг гарах хэрэгтэй. Тэр бүтц нь гарч ирснээрээ тухайн уургийн одоо яг тэр хэрэгжилтийг гэх юм уу те хэрэглээг бүрэн ойлгох боломжтой гэсэн үг. За тэгэхээр тэр 3D бүтцийг яаж одоо гаргах вэ гэдэг ийм том асуулт байгаа байхгүй юу. Тэгэхээр чамд болохоор дараалал нь байна. Амины хүчлийнхэн дараалал байна. Гэхдээ яг тэр уургийнх нь 3D бүтцийг яаж гаргах вэ гэдэг тэрийг чи predict хийх хэрэгтэй байхгүй юу. За тэрийг predict хийн гэхээр зүгээр одоо за дарааллууд одоо байж та комбинацууд гэх юм уу. Комбинацууд нь болохоор ерөөсөө infinite гэж байгаа. Хязгааргүй их комбинацтай. Тэгэхээр ингээд чи зүгээр махан аргаар тэр комбинац гаргах угаасаа ямар ч боломжгүй. Тэгэхээр ямар нэгэн уургийн чи дарааллыг авлаа. Тэндээс чи 3D бүтцийг гаргахын тулд энэ AlphaFold гэдэг бүтээгдэхүүн гарахаас өмнө бараг 10 хэдэн жил ингээд нөгөө нэг scientist хүмүүстэй одоо шинжлэх ухааны хүмүүс ингээд ажиллаад тэгээд нэг бараг бүтц гаргадаг байсан юм уу? За тэгээд яг энэ 2019 он гэхэд болохоор нийт одоо хүн төрөлхтний нийт гаргасан уургийнх нь бүтцийн тоо хэмжээ нь бол бидний мэддэг нэг 177 мянган бүтцэл байсан байлээ. 10 жилийн хугацаанд 10 жил одоо энэ хүн төрөлхтний хугацаанд 177 мянган одоо уургийн бүтц байгаа байхгүй. Тэр нь болохоор энэ DNA ямар протеин банк гэлүү тийм нэг датаны одоо багц байдаг ба. Тэгэхээр тэрэн дээр энэ AlphaFold бүтээгдэхүүн болохоор одоо тэр датан дээр өөрийгөө сургасан гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэр дата нь яаж сургаж байгаа нөхөр тэр датан дээр нөгөө нэг амины хүчлийнх нь уургийнх нь дарааллууд байгаа. Тэгээд эцсийн бүтцэнд байгаа. Тэ? Тэгэхээр тэрэн дээрээ ингээд сургаад тэгээд 2020 онд буюу жил болгон тийм гоё тэмцээн болд юм байна. Тэр тэмцээн дээр яадаг вэ гэхээр одоо дэлхийд даяар хинч мэдэхгүй яг шинээр одоо олсон одоо гаргасан амины одоо уургийн бүтцүүд байгаа 3D бүтцүүд. Тэднийг болохоор одоо шалгалтчиг ингээд тэр нөгөө хэдийн институтд ингээд өгж байгаа байхгүй юу? Эсвэл тэр тэмцээнд орж байгаа одоо хүмүүст тэрэнд нь болохоор зөвхөн нөгөө sequence-ийн өгнө. Тэгээд 3D бүтцийг нь болохоор хин хамгийн оновчтой одоо таасан байна гэх юм уу predict хийсэн байна. Тэрийг нь болохоор шалгаруулдаг. Тэгээд тэрэн дээр энэ AlphaFold гэдэг компани болохоор одоо accuracy-гийн хувьд хамгийн оновчтой тэр магадлалыг ингэж гаргаж энэ бас ингээд дэлхийд маш том бас дэвшилт болж байсан. Тэр нөгөө тоон байгаа юу танд? Тоон байгаа. Аха. Ямар тоон? Одоо тэр нөгөө AlphaFold-ийн гаргасан тоон.
одоо prediction хувь нь хувийн би сайн мэдэхгүй байна. Ямарс би тэр нөө thinking game гэдэг докюментарийг үзэж байхад бол нэлээд өндөр хувьтай байсан accuracy. Тэгэхээр баг 90-с илүү өндөр хувьтай байсан баха. Энэ чинь бас Нобелийн шагнал та бас яриандаа дурдлаа Нобелийн шагнал авцсан гэдэг те. Тэгэхээр хоёул Нобелийн шагнал юу н яагаад авах болов гэдэг дээр яриад тэгээ энэ сэдвээ тусгая. За тэгэхээр Нобелийн шагналыг болохоор 2024 онд энэ 2020 онд хийсэн тийм бүтээгдэхүүнийхээ одоо үндслэлээр гэх юм уу 2024 онд Demis Hassabis өөрийн 2 бас коллегтойгоо ингээ хамт Нобелийн шагнал бол ингээд нөгөө химээр авсан юм лээ. Chemistry. Яагаад тэгсэн бэ гэхээр энэ бол бидний одоо хүн төрөлхтний сүүлийн 50 жилд бас яг одоо шийдлийг олоогүй байсан том проблем байсан байгаа. Тэгэхээр энэ проблемыг ерөөхдөө бол шийдлийг гаргасан гэдэг утгаараа нэгдүгээрт хоёрдугаар болохоор энэ AlphaFold гэдэг энэ бүтээгдэхүүнийг Google гэдэг компани бий болгосныхаа дараа одоо closed байдлаар зөвхөн компани дотроо ингээд ашигын төлөө байлгахын оронд энийг open source болгосон байгаа байхгүй юу. Тэгээ хоёлаа одоо дараачийн видеоос open source-ын талаар ярина те. Тэгэхээр open болгосон байгаа. Тэгэхээр тэгээ үнгүүгээр free. Тэгэн гут ингээд дэлхийд даяар одоо нөгөө зөндөө олон шинжлэх ухаанчтай те биологч хүмүүс тэр бүх хүмүүс энэ бүтээгдэхүүнийг ингээд хэрэглээд эхэлсэн байгаа байхгүй 2020 оноос хойш. Тэгээд одоогийн байдлаар болохоор 3 сая биологч, research ийм хүмүүс болохоор тухайн бүтээгдэхүүнийг бол ингээд байнгын одоо хэрэгжилж байгаа. За тэгээд нийтдээ 190 гаруй одоо ингээд улсад хэрэгжиж байгаа ийм бүтээгдэхүүн болсон. За тэгээд түрүүн хоёлаа ярьсан те 177 мянган уургийн бүтцийг тухайн үед бол бид нар мэддэг байсан бол одоо хэд гэж бодож байна? 200 сая. 200 сая. 200 million 200 сая уургийн одоо би сая яг наад тоо гэж байгаа тий. Тэр тоог би зориуд хэлэхгүй байсан. Тэр тоог одоо ингээд нөгөө predict хийж чадсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүн төрөлхтөнд баг байж болох бүх одоо энэ уургийн бүтээгдэхүүнүүдийн бүтцүүдийг ингээд одоо гаргасан гэж байгаа. Тэгээ энэ нь одоо юу гэсэн үг вэ гэхээр за нэг жишээн дээр яагаад энэ чинь амар хэрэгтэй вэ гэдэг дээр одоо ярил л та жишээ нь за нэг жишээ нь хорт хавдар байлаа гэж бодъё тий. Хорт хавдар чинь ерөнхийдөө би сайн мэдгүй нэ тий. Яадаг вэ гэхээр одоо чиний бие дотор байгаа тэр одоо селүүд байна шүү дээ тий. Тэр селүүд нь зарим нь болохоор одоо нэг гажиг селүүд ингээ болж эхэлж байгаа тий. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг уургийнх нь тэр бүтцэн ингээд өөрчлөлттэй болж эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу. За тэгэхээр зарим одоо тэр нөгөө нэг уургийн өөрчлөлттэй болцсон тийм бүтцүүдийг чи яг уу эмчлэхийн тулд тэр тухайн тэр одоо уураг дотор ямар нэгэн тэр им ч юм уу те ямар нэг имийг одоо шахах гэдэг шүү дээ те тэхийн тулд чи тэр бүтцийг ойлгох хэрэгтэй байт юм байна л да. Тэгээд тэр нөгөө бүтц нь өөрчлөгдчихөнгууд бид нар болохоор тэрийг ойлгохоо байчт юм байна. Тэгэн гууд бүтцэн жоохон өөрчлөгдөн гууд тэрнийхэн DNA-г аваад тэрнийхэн sequence-ийг гаргаж ирээл тэгэл тэр sequence дээрээ тулгуурлаад AlphaFold дээр оруулаад ирэнгууд AlphaFold ямар бүтцөө гэдгийг гаргаж ирээл за тэгэл тэр бүтцийн дагуу болохоор яг тэр эмчлэх жор горим одоо тэр им судалгаа идрээ шууд тэн дээр нэг хийгээл урд өмнө одоо мэдгүй хэдэн жил болдог байсан тэрийг одоо хэдхэн өдрийн дотор баг нэг predict хийчих одоо ийм сайхан бүтээгдэхүүн гаргасан юм шиг байна. Тэгээд энэ бүтээгдэхүүнийхээ одоо ач тусаар Нобелийн шагнал хүрсэн байна. За баярлалаа. Тэр яалтч нөгөө химэл оюуны нэг бүр ингээ хүндрэлтэнд хамгийн сайнаар нөлөөлж байгаа зүйл бас нэг иймэрхүү байдлаар илэрч байгаа бах тий. За тэгээ ойлголоо энэ сэдвийн талаар тэгээд ярьж өгсөнд баярлалаа. За дарааийнхаа сэдв рүү. Хоёлаа тэгээд гол бас айгу гоё дуусглаа. Яаж дуусгасан бэхээр яг энэ open source гэдэг дээр те. Тэгэхээр яг энэ Demis Hassabis гэдэг хүн буюу Google бол яг энэ AlphaFold гэдэг бүтээгдэхүүнийг бол open source байлгаснаар одоо бас хүн төрөлхтөн маш юм ээлтэй дэвшилтийг бол гаргасан байна гэж. За тэрэн дээр яг бас үндслээд саяхан нэг мэдээ гарсан байгаа те. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр саяхан тэр нөгөө хятадын Kimi 3 гэдэг модель гарсан. За тэгээ Kimi 3 гэдэг модель нь гарснаас хойш ерөнхийдөө энэ Америкийн proprietary те одоо хувийн модельүүдтэй баг ижил төвшинний хэмжээтэй ийм модель гарсан гэж. За тэгээ энэ дээр үндэслээд Америкийн засгийн газар бол яг энэ хятадаас бий болж байгаа энэ open source модельүүдийг ерөнхийдөө Америкт хязгаарлах уу эсвэл бүр хорих уугүй юу гэсэн
яриа гарч эхэлсэн гэсэн тий. За тэгэхээр энэ дээр ерөнхийдөө юу болж байна? Тэгэхээр энэ сэдвийг нөгөө хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа л да. Одоо тий хөгжүүлэгчид эсвэл бол ингээд бодлого зохицуулагчид, за хууль эрх зүйн талаасаа, эдийн засгийн талаасаа ингээд ямар асуудлууд гарч байгаа гэдэг тэр болгоны ингээд салбар хүмүүс өөрөөр тайлбарлаж байгаа. Үндсэндээ яг юу болов гэх юм бол хуулийн яг 2-7 хоногийн өмнө хоёлаа подкастаа бичиж хахад Kimi K3 гээд одоо муншот компани хэмэл оюуны одоо нээлттэй open weight буюу нээлттэй их сурвалжтай юу одоо хэмэл оюуны модель бол нээлттэй хийгээд дэлхийд даяар бүүн болсон. Тэгээ энэ үедээ тохиолдуулаад сүүлийн 7 хоногт ер нь асуудлууд өрнөлөө. Учир нь бол Kimi K3 гэдэг нь болохоор open way буюу одоо энэ нөгөө хэрхэн сургасан эсвэл бол одоо тий ямар параметруудыг ашигласан бэ гэдг нь ил тэгээ тэр одоо модулийг аваад бусад одоо платформуд дээр тий өөрийн тэр модулийг эзэмшиж байгаа хүмүүс болон албан байгууллагууд бусад платформуд дээр өөрсдийнхөө платформуд дээр ухсрах тусгаалan загварчлах боломжтой юм том модулийг гаргаж ирсэн. Нөгөө төлөөрөө бас дэлхийн тахны хамгийн том ингээд гайхшруулсан зүйл гэх юм бол нөгөө томоохон frontier AI буюу хамгийн томоохон модулуудыг зөвхөн Америкт биш одоо Хятад ухсрах боломжтой болсон гэдэг мэдээлэл бол тархсан. Гэхдээ яг нөгөө албан ёсны одоо их сурвалжаар K3 нь бол тий Anthropic Claude эсвэл OpenAI-г давлаа гэж байгаа юм биш боловч яг үнэндээ ингээд топ 3 тирлүү бол багтаж ирсэн AI бол болсон. Одоо фронт-энд бичдэг хүмүүст бол нэлээд одоо хайптай тий нэлээд одоо ашиглахад боломжтой гэсэн ийм ревю хүртэл байлээ. За тэгээ ингээд K3 нээлттэй байсан. Anthropic-ийн Fable 5-ыг давлаа гэсэн мэдээлэлүүд ингээд нэг талд бол гарсан. Дахиад нөгөө талд юу гарсан бэ гэхээр сая 2-7 хоногийн өмнө байна уу? OpenAI одоо дадлгажуулж байгаа модель нь, сургаж байгаа модель нь засгийн газрын болон AI платформуудын хамгийн томоохон нарийн мэдээлэлд нэвтрлээ гэсэн мэдээлэл бас гараад бас шүүхийн байгууллага дээр дуудагдсан байгаа. Тэгээ ингээд энэ хоёр мэдээлэл давхцаад ирсэн чинь ер нь засгийн газрын ордноос алтан бусаар Америк улсад хятадын нээлттэй их сурвалжтай модулуудыг ер нь хаах үгүй юу гэдэг байр суурь бол яригдаж эхэлсэн. За тэгээ нэг төдрөөс эхлээд Fox агентлаг, Reuters агентлаг за тэгээ ингээд цагаан ордноос ингээд мэдээллүүд ингээд гарч эхэлсэн. За нөгөө тал нэг талд бол энэ хятадын одоо тэгээ OpenAI зах зээлийг дэмжиж байгаа хүмүүс бол нэлээд байсан. Нөгөө талаас мэдээж одоо хэмэл оюуны аюулгүй байдал талаасаа бол буруу шааж байгаа зөндөө одоо талууд байсан. За тэгээ энэ дээр бас нэг гарч ирж байгаа үнцг нь бол Anthropic өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн. Ер нь бол OpenAI зах зээлийг OpenAI модулийг бол ер нь Америк улсад дэлгэрүүлээд хэрэггүй гэсэн байр суурийг илэрхийлж ийсэн. За окей. За тэгээд юу хаалттай нээлттэй гэж яриалаа тий. Тэгэхээр ерөнхийдөө энэ нээлттэй буюу open source-ыг дэмжиж байгаа нэг хэсэг хүмүүс байна. За чиний саяхан хэлсэн шиг одоо бас зарим яг энэ хаалттай модулуудыг бий болгож байгаа компаниуд бас тий энэ тал дээр бол илүү эсэргүүцэх хандлагатай бас байгаа юм байна гэж ойлголоо. За тэгэхээр ер нь энэ хоёр талын одоо дэмжиж байгаа хүмүүсийнх нь яг нэг хідэн рационал нь юу юм те эсэргүүцэж байгаа хүмүүсүүдийн одоо үндэслэл нь ерөөхдөө юу гэж харагдаж байна. Ерөөдөө энэ сэдвүүдээр хамгийн одоо том байр суурь илэрхийлээд байгаа томоохон одоо сэдв болоод байгаа одоо компани бол ялч Anthropic. Тэгээ Anthropic юу гэдэг байгаа гэхээр ер нь Kimi-гийн одоо Moonshot компани зүгээс энэ Kimi K3 гэдэг загвараа бол ашиглахдаа одоо хөгжүүлэхдээ Fable-с бол одоо хариултуудыг нь авч одоо Fable дээр одоо үндэслэж энэ K3 модулийг бол хөгжүүлсэн гэдэг асуудлуудыг бол гаргаж ирээд байгаа. Тэгээд энэ нь ерөнхийдөө ингээд нэг тийм хоёр талын юм хэрүүлийн одоо үндэс болчлоо л доо. За тэгээ энэ дээр эхлээд байр суурь ярьсан дээр. Тэгээ энэ дээр бол мэдээж бол K3-ын талаас бол үгүй те. Зүгээр хариултуудыг нь бол ашигласан. Гэхдээ Fable дээр байдаг те бүх мэдээллүүдийг бол ашиглаагүй гэсэн байр суурь өгчээсэн. Гэхдээ Америк талаас яг юу гэж үзээд байгаа вэ гэхээр хэрвээ Anthropic өөрөө хаалттай модуль хөгжүүлдэг. Мөн дээрээс нь энэ хуулбарлах асуудлыг байнга ингэж юу гаргаж ирдэг болвол аюулгүй байдлын ингээд ийм бичгүүд гаргаж ирдэг болвол өөрсдөө энэ асуудлын талаар арга хэмжээ авахгүй яасан бэ гэдэг нэгдүгээр үнцгийг гаргаж ирсэн. Хоёрдугаарт нь гэх юм бол энэ Америкийн нээлттэй сурвалжтай модулүүд үнийн хувьд хамгийн одоо боломжийн саналыг бол гаргаж ирж байгаа. Тэгээ энэ дээр бас асуудлууд үүсэж байгаа. Учир нь гэх юм бол одоо Anthropic,
AI энтрийн зүгээс бол модулуудыг гаргахтаа input output нь ер нь л нэг $5-аас $20, $30 л ингээ хэлбэлцдэг. Нөгөө талаас бол яг үүнтэй ижилхэн хэмжээний модулийг дэлхийд даяар ингээд ашиглаж эхэлнэ. Гэхдээ 2 дахин бага үнэтэй гэх юм бол яалтчгүй энэ нээлттэй их сурвалжтай модулууд бол хэрэглэгчдийн зүгээс харах юм бол хамгийн том зах зээл юм а гэдэг байр суурь илэрхийлээд байгаа. Гэхдээ эсэргүүцэгчдийн зүгээс ч гэсэндээ одоо энэ OpenAI зах зээл чинь хэтэрхий аюултай тий. Учир нь юм бол нэг компани нэг хүний ингээд гараар буцаагаад ийм өндөр том модулууд хөгжүүлэгдээд тэгээ өөр хүний одоо тэгээ бүтц дээр платформ дээр очиж суурлагдаад дахиад хөгжүүлэгдэнэ гэдэг чинь нэгдүгээрт нь хамгаалтын эрсдэл бол сулрах аюултай. Хоёрдугаар гэх юм бол нэгэнт одоо энэ OpenAI буюу энэ модулууд хөгжүүлэгчдийн гараас гараад өөр хүнээр хөгжүүлэгдэнэ гэдэг чинь юу бол удирдах одоо эсвэл ямар нэгэн байдлаар менеж хийх боломжгүй гэдэг байр суурьуудыг илэрхийлсэн байгаа юм. Хайсаа. Окей. За тэгвэл нөгөө талаас бас нэг өөр баталтай байсан тий. Илүү нөгөө нэг Nvidia, Microsoft гэдэг одоо компаниуд ч юм уу тий. Тэд нэр илүү одоо энэ open source-ыг хязгаарлах нь бол буруу гэсэн байр суурьтай бол хандж ирсэн. Тэдний ерөнхийдөө өнцгийн талаас чи дуртай. Сая 4-5 хоногийн өмнө ерөнхийдөө яг бол нөгөө одоо эрх зүйн хувьд ч юм уу тийм акт бол биш. Зүгээр нэг урайдлаг гаргасан байгаа. Ер нь Nvidia-гаас гэхдээ Nvidia-гийн Jensen Huang ч гэсэн ер нь юун дээр Twitter дээр бичсэн байсан. Ер нь нээлттэй их сурвалжтай модулуудыг бол одоо хүлэмжшөрхөн зүйтэй. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээний одоо тийм өндөр одоо хүчин чадалтай модулууд дээр хязгаарлалтыг бол тавихын зүйтэй гэсэн юу бичсэн байсан. Гэхдээ нэг урайлыг гаргасан байсан. Энд нь болохоор мэдээж одоо Америкийн томоохон компаниуд Microsoft те Palantir AI гэдэг ч юм уу мөн дээрээс нь бүр Anthropic, OpenAI сүүлд бас гарын үсэг зурж харагдсан. Энэ дээр нь ер нь бол Америкт OpenAI буюу нээлттэй их сурвалжтай модулуудыг бол одоо хязгаарлахгүй байх нь зүйтэй. Учир нь гэх юм бол Америк талаасаа эн чинь нэлээд одоо ач тустай байгаад байна тий. Учир нь гэх юм бол санхүүгийн хувьд босод одоо тий OpenAI-г ер нь ямар байгууллагууд одоо ихвчлэн ашиглаж байна гэдэг нь болохоор төрийн байгууллагууд мөн дээрээс нь эрүүл мэнд банк санхүүгийн байгууллагыг ашиглаад байт юм байна л та. Тэгээ яагаад ингэж нөө гэхээр нэгдүгээрт бол одоо энэ Closed буюу энэ OpenAI ч юм уу эсвэл Anthropic-ийн энэ модулууд руу өөрсдийнхөө мэдээллийг заавал одоо хувийн нууц мэдээллүүдийг бол заавал өгөх шаардлагатай болдог. Ингэснээр Anthropic-ийн юун дээр очиж системд очиж тэр нөгөө аюулгүй байдлаа хангаж байгаа гэсэн үг. Дээрээс нь хувийнхаа мэдээллийг бол өөр нэг компанид өгч нь бол банк санхүүгийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, засгийн газруудад хувьд бол нэлээд том асуудал үүсгэж байгаа. Энэ ачааллыг бол нэмгэлнэ буюу одоо тухайн салбарын компаниуд байгууллагууд өөрсдийнхөө хувийн мэдээллийг дотооддоо хамгаалах, дотооддоо хөгжүүлэх бас боломжийг үүсгэж байгаамаа гэдэг нэг зарчмыг ярьж ирсэн. Хоёрдугаар гэх юм бол Америкийн компаниуд ч гэсэндээ OpenAI одоо модулуудыг илүү хөгжүүлэх хэрэгтэй тий. Хятадын ер нь Хятадын модулуудтай өрсөлдөх гээд байгаа юм бол Америкийг нэгдүгээрт одоо ингээд AI нэгдүгээр ийм том улс болгоно гэдэг байгаа юм бол OpenAI зах зээлийг ч гэсэндээ орхидуулж болохгүй гэсэн хоёрдугаар ийм үзэл баримтлалыг тавьсан байсан. Гуравдугаарт нь мэдээж бол эдийн засгийн утгаараа энэ бол хамгийн том хохиролтой. Учир нь юм бол одоо за нэг томоохон компаниуд те за юу гэдэг чинь Coca-Cola ч юм уу те дотоодын хиймэл оюунаа нэг $5-10 ч юм уу те ийм үнийн хэлбэлцэлтэй аваад авах юм бол эн чинь байгууллагын зардал бол нэлээд том те хиймэл оюун дээр ашиглагдах зардал бол нэлээд өсч ирнэ. Ингэснээр Америкийн санхүүгийн утгаараа ч гэх юм уу Америкийн томоохон компаниуд бол зардлын хэмжээ бол нэлээд том өсөж ирнэ гэдгийг бол ингээд илэрхийлээд хэд ийм том санаануудыг илэрхийлж бол урайлаг гаргасан байсан. За надад зүгээр хэдэн бодол байна. Би зүгээр модулийг хоёр хэсэгт л хаваад байгаа. За өөрөө бол эхнийх нь болохоор нээлттэй модуль буюу open source, нөгөөх нь болохоор хаалттай модуль. Тэр нь болохоор за одоо 1x тэ юун дээр y хэсэг дээр болохоор үүлэн буюу cloud based модуль. Нөгөөх нь болохоор cloud биш зүгээр device дээр гэж байгаа байхгүй тэ. За хаалттай модель чинь ууг нь бол тэр компанид яаж байгаа ашигтай байгаа тийм. Тэр чинь хаалттай модулийг бий болгохын тулд маш их хөрөнгө зарцуулж байгаа. Одоо маш их нөгөө capex гэж яриад байдаг тийм.
Тэгээ энэ жил бол энэ хаалттай модулуудыг тэргүүлж байгаа OpenAI. Гэхдээ OpenAI чинь хамгийн анх өөрөө уг нь бол нээлттэй байсан шүү дээ, тий. Тэгж байгаа нэг байсан чинь хаалттай болсон. За Anthropic бол анханасаа хаалттай байсан юм магадгүй. Тэгээ энэ гаравч чинь маш их одоо мөнгө зарцуулж байна. Тэгээ мөнгө зарцуулж байна гэдэг чинь юундаа их мөнгө зарцуулж байна вэхээр за нэг хэсэг нь мэдээж тэр Nvidia-гийн хагас дамжуулагч эдрийг бол авч ийн. За нөгөө хэсэг нь бол яг энийг одоо нөгөө сургах тэр дата центр эдэр рүүгээ мөнгө оруулж ийн, тий. А тэгтээ нэлээхэн том хэсэг нь бол яг тэр нөгөө параметр буюу тэр weight гэж яриад байгаа, тий. Тэр weight-ийг ингээд сургаад байгаа байхгүй, тий. Тэгээд weight-ийг сургаж байгаа. Тэр weight чинь болохоор хамгийн анхны хэдэн тэрбум weight-тэй гарч ирсэн бол одоо хэдэн триллион weight-тэй болцсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ триллион weight-үүдийг чинь ингээд маш их мөнгө зарж сургангуудаа тэрийг ингээд арт түмэнд нээлттэй болгочихор чинь нөгөө өрсөлдөөний хувьд бас тэр чинь сонирм байгаа байхгүй, тий. Уламжлалт аргаар бол бид нэр ингээд ямар нэгэн за шинэ бүтээгдэхүүнийг гаргахтаа тэрийг ингээд патентлаад тэгээд тодорхой хэмжээ тэр патентээ бол ингээд нөгөө нэг өөртөө бариад тэгж байгаа нэг хэдэн жилийн дараа патентээ бол ингээд нөгөө нэг дэлгэгдэх штэ, тий. Тэрэн шиг ерөнхийдөө тим ч учраас нь хаалттай модель. За тэгээ хаалттай моделийнхаа тэр их зардлыг нөхөхийн тулд биднээс ингээд мөнгө авах гэдэг штэ, тий. Subscription эдэр хийх гээл, тий. Тэгээ байжсэн чинь тэд нартэй баг яг адилхан байдлаар хятадын ингээд нээлттэй модель ингээд ороод ирэнгуут яг ингээд зүгээр эцсийн хэрэглэгчдээр шууд асуудал үүсэж байгаа байхгүй, тий. За өнөөдөр би заавалчгүй ChatGPT-гийн $20 subscription-аар би одоо өөрийнхөө асуултуудыг асуух уу, эсвэл баг Kimi 3-ын, тий, баг үнгүү шахуу энэ моделийг би өнөөдөр хэрэглэх үхээр яа харахгүй тэр өрсөлдөөн дунд чинь би мэдээж баг Kimi-г нь хэрэглэх гээд байгаа байхгүй, тий. За тэгхийн бол юу бол хуу гэхээр нийт OpenAI болон одоо cloud-ыг хэрэглэж байгаа яг мөнгө өгж байгаа subscription-ы тэр хүмүүсийн тоо буурна, тий. Тэгхийн бол тухайн компаниудын орлого нь буурна. Тухайн компаниудын орлого нь буурах юм бол зарлага нь ихсэн. За тэгээд зарлага нь ихсэх юм бол зарлагаа нөхөж чадахгүй бол яах вэ? Тэр хүмүүсийнх нь нөгөө өөрсдийнхөө одоо тэр дата центр ч юм уу хагас дамжуулагч эдрийг авах тэр нөгөө эрэлт нь багасна гэсэн үг, тий. За тэгээд тэр эрэлт нь ингээд багасах юм бол яг тэрийг ингээд одоо нийлүүлдэг Samsung ч юм уу, SK Hynix ч юм уу, Nvidia ч юм уу, Micron ч юм уу энэ тухайн компаниудын орлого нь багасна. За эднэрийнх нь ингээд орлого нь багасах юм бол нөгөө химэл оюун ухааны тэр нөгөө хөөсрөлт гэдэг байгаа, тий. Энэ нь ингээд тесэрчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр би бол зүгээр яг тэгж л харж байгаа. Тэгэхээр яг энэ ингээ өнцгөөс ингээ харангуут яагаад өнөөдөр Anthropic, тий, OpenAI эднэр болохоор энэ нээлттэй source-ыг болохоор хязгаарламаар байгаа юм, тий. Яагаад Nvidia болохоор хязгаарламааргүй байгаа юм, тий. Эднэр чинь ингээд миний хувьд бол амар логиктэй болоод эхэлж байгаа байхгүй. За тэр болохоор ингээд нэг хэсэг нь. Нөгөөх нь болохоор cloud based болон device based гэдэг байгаа, тий. Cloud based моделийг хүн төрөлхтөн шиг ерөөхдөө арт түмэн тодорхой хэмжээний дараа хэрэглэх одоо хэрэгцээ нь илүү багасгах болов гэж би бодоод байт. Яагаад гэх юм бол дөнгөж цаас нэг мэдээ гарсан байсан, тий. Cloud дээр чиний асуусан промптууд Google search дээр гараад эхэллээ гэд нэгдүгээрт OpenAI бол аль хэдийн угаасаа зар сурчлагаа бүр ингээд сихгүй өнөдөр хийнэ гэсэн байгаа, тий. Бүгд ингээд ads business, тий. Тэгээд эренгууд чи чин өөрийнхөө хамгийн тийм intimate, ер нь хамгийн тийм одоо яг өөрийнхөө одоо тийм гүнзгий асуултуудыг cloud ч юм уу Anthropic-оос асуухаас жоохон эргэлзээд эхлэнээс эмээ гэдэг хэлэх байхгүй юу. Тэгэнгუთ ерөнхийдөө үүлэн технологи дээр тулгуурсан буюу cloud based энэ LLM модулуудыг ерөнхийдөө хэрэглэх хэрэгцээ нь миний бодлоор бол тодорхой хугацааны дараа бол багаснах гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэнгუთ яг энэ device based чи одоо чиний утсан дээр ч юм уу эсвэл компьютер дээр ч зөвхөн байж идэг ийм LLM модулууд бол би бол гарч ирэх болов. За тэгэхээр тэр модулуудыг хэн хийх вэ гэх юм бол нээлттэй модель дээр хийх байхгүй юу. Нээлттэй их сурвалжтай ийм модулуудын параметруудыг авангуудаа тэрэн дээр тулгуурласан device based LLM модель гаргаж ирэнгуудаа тэрийг зөвхөн device дээр байрлсан баг ийм ирээдүр рүү явах юм болов гэж би бол хальтаар бодсон. Тэр зүгээр нэг юм жишээ орж ирсэн нь интернетийг ингээд бодоод үзэх юм бол интернетийг хамгийн анх нэвтрүүлсэн нэрийг мартчихлаа компани ч юм бол ер нь бол хаалттай байсан, те. Зөвхөн тэр сервер рүү нэвтэрч хүмүүс ингээ хайлт их боломжтой байсан. Тэгээ яг одоо энэ химэл оюун шиг ингээ давтагдаад юу болсон бэ гэхээр тэр үед Mozilla
Mozilla ингээ гарч ирээд хүмүүс Firefox руу ингээ нэвтрэх боломжтой болж ирж байсан. Тэгээ нэг Firefox ингээ буцагсан асуудал бол Google байсан те. Өөрсдийнхөө нээлттэй их сурвалжийг тавиад Chrome-ыг хөгжүүлсэн. Chrome-оос дамжуулаад нэг талаасаа бол Chrome-ыг ашиглах хүмүүсэнтэй бол нэлээд нэмэгдэж гарч ирсэн. Хоёрдугаар гэх юм бол нөгөө талаасаа Chrome-ыг ашиглаж Google-ийн их сурвалжийг ашиглаж гарч ирж байгаа одоо интернетийн хүчүүд бол хайлтын хүчүүд бол нэлээд нэмэгдсэн харж ирсэн. Тэгэхээр яг энэ зарчмаар ер нь явах болоо гэж харж байна. Нөгөө талаасаа бол Олон подкаст дээр ярьсан байсан. Ер нь Америкийн хэмэл AI action plan дээр байгаа шүү дээ. Америкийн хэмэл оюуны хамгийн том юу экосистемийг бий болгох. Экосистемийг бий болгох гэдэг чинь ер нь амар хүчтэй ингээл том модулуудыг одоо хөгжүүлэхтэй эсвэл бол амар ингээл дэлхийн хэмжээний те одоо зэвсэг эсвэл ингээд нэг том модулууд хөгжүүлэх чинь ер нь биш юм биш үү? Юу вэ гэхээр яг энэ те ард иргэд те эсвэл бол энэ төрийн одоо нэг системийн байгууллагууд хэрхэн хэмэл оюуныг ашиглаж байгаагаар нь дүгнэх юм биш үү гэдэг одоо санааг бас оолын дээр илэрхийлсэн байсан. Тэгээ би ч гэсэн ер нь энэтэй санал нэг байгаа. Хичнээн ингээд томоохон модулууд ингээд гарч ирээд хүмүүс ашиглаж байгаа бол гарч ирээл ингээл амар том те параметртэй мөн дээрээс амар дэвшилтэд аюуд бий болж байгаа ч гэсэндээ яг тэр AI-г яаж одоо энгийн иргэд ашиглаж ийнэ гэдгээр энэ хөгжлийг илэрхийлэх юм болов уу гэж би бас хараад байна. За тэгээ хоёулаа угаасаа бас энэ талаар яг экспертүүд нь бол биш. Тэгэхээр яг энэ нээлттэй хаалттай cloud based device based те эднэр ерөнхийдөө ирээдүйн ямар ч их хандлагатай байна. За тэгээд одоо энэ ямар вариант мөн одоо ямар төрлийнх нь модель нь ирээдүйд одоо дэлхийд ноёрох вэ гэдгийг бас өөрсдийнхөө нөгөө нэг бодлоо хуваалцаарай гэж хэлсэн байна тий. Доор комментлээ. Мэдээж бол нөгөө open source тэгээ open source дотор open way, closed way гэнтэргээ байгаа. Тэгээ яриул ярина. Тэгэхээр одоо цаг ийм байгаа учраас та бүхэн бас өөрсдийнхөө мэдээллийг хуваалцаарай. За тэгээ баярлалаа. За нэг жилийн баяр байна. За бай. За